Юу цаана энэ хүн ингээд нөгөө цувар одоо энэ цуврал цац зүгээр ороод үзэгдэхэр л өвчтөө. Энэ цувралынхаа те 3 дахь парт гэж байна. Энэ удаагийн цуврал бол энэ удаагийн бол зүгээр үхэл хангалуулсан те улаан өнгөөр хөвчлэн харагдана. Тиймээс бас унших гэж байгаа бол те бас нэг жоохон бодолтой уншаарай гэхээр 3 вид байгаа. Гуруулангийнх нь одоо хамгийн ихнийхаар нь Баатрийг ирдэг баха. Монголоор англи нэрийн хэлээр зэрэг бүр амар хэцүү байгаа байхгүй. Нөгөө нэг англиар яхаа зэрэг нэг уншлага мó. Тэгээд л монголоор хэлээд байгаа шүү. Баатар гэж ярьсан нь Исакай төрөлд орно. Бараг энд байгаа гуруулаа ер нь Исакай л та. Исакай төрөлд орно. Тэгээд мань хүн жижигтэй. Ер нь бол эдгээр маань дуудагдаад өөр ертөнц рүү дуудагдаад ингээ баатрын үүргээ гүйцэтгээд чөтгөрийн хаадаг нь ялчаа өрөөд ирсэн нөхдөд тахгүй. Тэгэхдээ хурж ирэхэд нь бараг дор хойж нэг 2-3 жил хэрэгтэй зарцуулснаас болоод ер нь бол яг тэр зэрэгэлдэх ертөнц өөрсдийнх нь энэ дууд байсан ертөнц хоёр яг нэг байж таарсан. Яг нэг цаг хугацаатай байж таарсан байхгүй. Тэгээ 2 жил мэдээж хэрэг байхгүйгээсээ болоод те мэдээж хэрэг гэр бүлийнх нь хайж явж байхдаа те 2 жилийн хугацаанд сургагүйсэн болохоор зарим нь те ингээд амиа орлоод те эсвэл нөгөө нэг ингээд инээ тэрэн болцоо байдаг хөхгүй. Тэрнээс болоод ерөнхийдөө бол мань нөхдүүдийн зан аран шимбүр байж бол хамгийн дээцэгтэй бол эвдэрсэн. Ядч ил өөрсдийнхөө нөгөө нэг овер паверд хүчтэйг өрөөд ирсэн болохоор мэдээж хэрэг тэгж амар их адлуулаад тэгж амар их дормжлуулчаад зүгээр бол байхгүй мэдээж хядах та бүр дээд зэрэглэр хийдсэн. Өөхөл үнэртүүлсэн. Ер нь бол ихэнх дөрүүд нь Солонгос дээрс ер нь бол спаун хийгдсэн. Тинчээс ер нь бол гаралтай болохоор зэрэг Солонгос хоёр бараг л мөхцөн ойлгож болно. Энэ новштой аним гэснаач бас вебтун дээрээ одоо хүртэл гараад явж байгаа хаата бараг амар урт үргэлжлсэн санагдаад байна. 21 онд лөө 22 онд л гарсан санагдаж байна. Амар удаан гарч байна. Тэгтээ бас л аим шигтэй бас л цус үхэл хангалуулсан вебтун шүү. Өнөөдөр ер нь вебтунууд угаасаа тийм л байгаа. Энэн дээр болохоор зэрэг яг үгмэр чимдээ уншчих явцдаа бол үнэхээр амар байдаг. Мэдээж хэрэг тэгээ сүрэл бол тариад баг 2 жил бас болцсон байдیں۔ Яг тэгээ сүрэл тарих үед нь бас нөгөө нэг өөр ертөнц рүү Исакайцсан хүмүүс бас байгаа. Тэд нар юу 2-3 жилийн дараа хурж ирж өшөөг авч байгаа. Бас яг зарим нэг нь бас арай өөр шалтгаанаар бас хурж ирж байгаа юм л та. Гэхдээ яг манай эднэр бол яг юу аахгүй. Яг нөгөө нэг гэр бүлнүүхэд те янз бүрийн инээ тэрэн болцооцсон. Тиймээс нөгөө нэг зүгээр бусад бүхэн үсийг хэднэ гэсэн ойлголттой байгаа. Наац магц юу лээ манай яг энэ дүнсний энэ харуулдаг энэ постны зургийг хийсэн бол наагцах махнаас л хогийн нас болсон л тоо. Ер нь бол тэгэл нийгмийн гадуурхалт инээ тэр юмнаас болоод ер нь бол янз бүрийн болчихсон. Хэрвээ яг тийм юм болоог байсан бол бас арай өөр л байх байсан байх л та. Ядаж нэг туслах хүн байсан бол арай өөр л явах байсан баг. Юу энэ 3 адилхан дөө. Тэгээ бас гол молоос нь хөөрхөн уралт шаралт болоод бас зөндөө юм болно. Зөндөө юм болно. Ямар ч тач уншихад бол үнэхээр юу бол байхгүй. Алтаадах зүйл бол байхгүй. Гоё вебтун болж чадсан. Үнэхээр гоё вебтун. Бас зарим нэг талаараа бас энэ Исакайн те нөгөө нэг хөгийн хар юмыг нь бас өөрчилж чадсан л та. Дараачих нь болохоор хамгийн эргэн ирсэн ранкер лөө. Ямар ч тач ингээд гол плотыг нөхөд бол болоод гэсэн аажи нөгөөдөг ч юм бас нөгөө нэг гол сэдвийг нөхөдөө нөгөө нэг манай энэ гол дүр бол ихэр байсан байхгүй. Ихэр ээждэг амт ингээд тэг ингээд гуруулаа ингээд амьдэрч жагаад дүүнийг өдөр ор сарг гаалга болцоохгүй энэ зурган дээр харагдаж байгаа энэ далавчтай энэ нөхөр ор сарг гаалга болцоохгүй. Үүн бол эднэр чи ингээд бодит Солонгос ертөнцид байгаа. Тэгсэн гинт ор сарг гаалга болоод ээж нь өвчнөр хэдэн жилийн дараа нас орчихгүй. Тэгээд дүүгийнхаа инээ тэр ямиг зэгцэлж жагаад дүүн ингээд өөр ертөнцөөр явцсан гэдэг мэддэг хөхгүй. Өөр ертөнцөөр очиод тэн чинь амар баатар болоод явсан ч гэсэндээ нөгөө нэг амар найз хүмүүнтэй болоо амар гоё явсан ч гэсэндээ ээжигээ идгэх бас инээ тэр уусамл хайгаад ингээд буцаж хурж ирэх ёстой байсан ч гэсэндээ нөгөө нэг ар нараас хутга ахуулаад найз охин нөгөө хамт аялж исэн нөгөө хүмүүстэй хутгалуулаад үцэхгүй.
үүнийг ингээд юмыг нь янзлж явах үед ингээд ах нь мэдээд өшөөг нь авахаар ингээд тэр цамхаг гэдэг зүйлээр явж байгаа. Ихрүүд болохоор зэрэг бас муухай адилхан харагддаг байхгүй. Тэгээд нөгөө нэг баг зүгдэг байхгүй. Аним дээр баг зүгээд аним дэрэгцнаа ч бас энэ вебтун дээр энэ нэг ер нь нэг жоохон анимны сэдвтэй ярих бол би ер нь болохоо гэж байгаа юм байна та. Нэг тэгэл ер нь юу ячиж байгаа байхгүй. Өшөөг нь авах гал нэгээр ингээд нөгөө хамт явж исэн хамт ингээд аялж исэн гаруудыг ер нь бол нэгээр нь алах зорилготойгоор ингээд тэр цамхаг газар руу явж байгаа 100 хүртэл давхартай. Тэгээд та нар зөвөр уншаал ер нь доторх энэ тэр дүрмийн ер нь мэдсэн дээр тэгэхгүй бол би та нарт тайлбарлах гэж угаас худ бүр амар их тайлбарыг чинь энэ дээр бүр тэгэл ер нь бол 14-аас нь хутгалаагүй те ингээд юу үлдсэн нөхдүүд ер нь бол нэг дархан мархан л үед ер нь яг уу энэ аним ялч үнийг аним ярихаар болсон юм байна. Нөгөө нэг хамгийн гоё юм нь энэ скиллүүдийн эффект. Тэгээд манай дөрүүдийн дизайн бол ингээ хувцслаас дизайн бол яалч гоё. Тиймээс би энийг уншдаг. Маш ихээр анхандаа энэ угаасаа энэ скиллний эффектээс нь болж л ер нь бол уншсан шиг санагдчихэв. Угаасаа амар гоё харагдаж байгаа шүү дээ. Энэ даалгавч малавч нь хүртэл. Дөрүүдийн дүрстэл, дизайн, зураглал ер нь бол нэлээд дайжгүй шүү. Нэлээд дайжгүй. Тиймээс ер нь бол уншиг болон хэр зөвлөж чинь тэгээд бас л өш хонзон уур хилэн хүмүүсийг хэдэн гэсэн ер нь бол юутай. Өнөөдрийн энэ 3 вебтун бол угаасаа баг тэр чигээрээ тим вебтунүүдтэй үнийг хэлбэл амар их өш хонзон уур хилэн тэгснээ зүгээр тэр хүмүүсээ хядна гэсэн зорилготой замдан саад болсон нөхдүүдийг зүгээр ална гэсэн бодолтой явж байгаа нэг 3 нөхрийн талаар ер нь бол ярин заяа угаасаа. Өнөөдөр бол зүгээр хаашаа сард үхэл гэсэн ер нь бол юутай. Ер нь бол зохиолтой нэг 3 тэ энэ вебтунийг ярих болохоор зэрэг угаасаа зүгээр үхэл хаахлуулан заяа угаасаа. За. Ямар ч тач 3 дахь хэн одоо баг орж ирэх ёстой байх. Хамгийн дээд төвшний тоглогч 100 удаа ухарсан нь илүү 100 удааг ухарлт нь илүү. Нэг бачка 100 удаа давтаж ухардаг байхгүй. Энэ баг хамгийн инээдтэй баг зохиолтой нахаа баг 100 удаа шахуу ингэж ухарчаад ингээд хамгийн сүүлийн 100 дахь ингээд тэ ингээд үе дээрээ даалгавар дээрээ гэх юм уу зүгээр дөрүүлээд авах хэрэгтэй байсан чи ганцаараа давцсан. Тэгээд ухарцсан. Тэгэж ухарсан. Хамгийн сүүлийн нөгөө 99 дахь ухралтан дээрээ тэгээд 100 дахь удаагийн ухралтанд болоод тэгээд мань хүн ингээд юу яхаар явж байгаа байхгүй юу. Ингээд 100 дахь удаагийн ухралтай гэдэг ер нь бол тэгэл ойлгомжтой шүү дээ ингээд бүр амар хөвгчлээ энэ бүр ёо 199 удаа ухарчаад ганцхан удаа 99 дэх дээр нэг амар очиод давчлаа гэсэн чи 4 хүн давах хэрэгтэй гэд үгүүлээ ш. Үнэ хацгнаас. Тэгээд ер нь бол өөртөө намт явах 3 хүнийг ер нь бол олж байгаагаар энэ хүү ингээд вебтун явж байгаа. Энэ ер нь бол зохиол нь үргэлжлэн заяа. Тэгээд өөрийг нь ингээд дээдлэгдэг байсан нөхдүүд, өөрийнх нь энэ замд нь гай болох нөхдүүдийг л ер нь бол алж хидаад явдیں۔ Энэ дээр ер нь бол баг бүр жумнаараа хөтгдөхөө бас л те үш хонзон, уур хилэн, үш аавалт, үхэл те. Тэгээ бас улаан шүү. Ер нь энэ 3 бол гуруулаа юм улаан эффекттэйг ер нь харсан байх. Ер нь тэгэл энэ дээр нэг тийм яриад байхгүй тий бас эффекттэй дөрүүдийн хоорондын харилцаа арын түүх хүүд нь ер нь бол нэлээд дэжүү тэрнээс ч бусдаар бас ухардын флавритээс 99 удаа ухарчаад 4 хүн дөрүүлээ орж иж унгах хэвчээс юм ганцаар орж унгадаг. Яг л нөгөө нэг тоглоом дээр нөгөө соло би алдаа гэж орж байгаа л тэгэл ер нь юу яадаг л төхөрөөгөө байхгүй. Соло хамгийн сүүлийн үеийг давсан чинь багаараа давах хэвчтэй байж таарад тэгээд шагналаа авч чадахгүйгээр дуусж байгаа гэсэн үг байхгүй ер нь. Яг ийм ер нь бол бараг л соло 5 эсрэг хийцэн л гэсэн үг. амар инээдтэй насан зүгээр л fucking зүгээр л тэ түн дагуулад явчих байсан юм дээр зүгээр тэнхтэж явж байгаа зүгээр ингээ хүчж байгаа юм. Яг хөө жоохон нэг тэ нөгөө нэг ганцаараа явна гэсэн хүсэл нь бас жоохон давмгаалсан юм шиг. За ингээд өөрийнхөө ингээд 3 юугаал танилцуулж дууслаа штэ. Дууслаа. Тэгээд дараачийн бичлэгээрээ би нэг аниме сэдвтэй юм оруулах гэж бодож ийн гэж худлаа яриад яг хуу бонус хязгааргүй гача. Яа бас л өхөл өнөртүүлсэн шанзан бодгцсан нэг тийм л юм байгаа заяа.
аимшигтай нөгөө нэг өөрөө ингээд нэг амар ингээ алтартай тоглоомны ингээд те амар дээд зэрэглэлийн те тоглогч хгүй тоглогч бейсэн ингээд те ингээд дөрүүдийн ингээд те ингээ яг бухан шиг ингээ яагаад даалгавар өгөөд ингээ явуулдаг. Тийм нэг ингээд цамхан ингээд давж 100 үед давж ийж нөгөө нэг яадаг. Тийм ингээд тоглоомны ингээд про тоглогч байжгаад нэг санаандгүй байдлаар нэг үед давж явж байгаад те нөгөө нэг санааг тоглоом дотор орчдөг байхгүй. Гэхдээ орсон ч гэж нөгөө нэг яг үргэлжлүүлж байгаа энэ тоглоомыг ингээд байгаа ертөнцөөр очисон гэх юм уу. Нөгөө нэг тэр тоглоомын ертөнцийг бодит зэрэгэлдэх ертөнц байж таардаг. Нэг нөхөр ингээд санаандгүй байдлаар оруулсан. Санаандгүй байдлаар нөгөө нэг тоглоом руу оруулах гэж байгаа санаандгүй байдлаар хүүг ингээд оруулчихгүй. Тэгээд ер нь бол ойлгомжтой тэрнээс өвшөөгөө аавна гэдээ бас явж байгаа юм. Бас өөрийнхөө тийм ингээд тоглож явах явцдаа бодитоор баахан үхүүлсэн гэдгээр нь мэдчихээд ер нь бол жоохон юу байж байгаа. Энэ дээр бол баахан үхэл шүү бас. Оруулсан нөхөр нь бол энэ нөхөр байна. Mobius гэдэг байлоо амар би өөрөө олон нэртэй гэдээсэн. Тэгээд мэдгүй одоо. Ууган ч ингээд хамтраад тэ ингээд чи ингээд зуудах давхарлаа ингээд гараа ингээд би ингээд чамтай ингээд хамтрая ингээд чи ингээд өөрийнх нь ингээд ертөнцийнх нь алдартай ингээд тоглоомын компани байгаа шүү дээ. Тэрнийхээ ингээд өөрийнхөө эзэмшдэг хувьцаагаа ер нь би чамд өгье. Тиймээс чи яачаа гэдэг. Тэгсэн манай үгүүлээд гэлтэй. Уун амар хөөх харагдаж байгаа. Би бараг энэ гол дүрийн оронд байсан бол бараг 2-3 хөл бөмбөгийн багтаа болцсон л байгаа. Үнэн шүү. Бараг 2 ч бараг 4 ч магадгүй. Тэр өмнөх ярьсэдийг тооцвол. За бараг 8 юм байна. Ямар олон байна. Ер нь бас их дайжгүй гэх юм уу? Дайжгүй зохиолтой дүрийн хөгжүүл сайтай. Ер нь бол нэг ингээд дуусч гин. Өнөөдрийн ярьж байгаа 4 вебтон бол улаан өнгө амар их орно. Дээрээс нь үхэл хангалуулна. Хаашаар нь үхэл байгаа. Ер нь бол амнаас нь зүгээр тэ нэг одоо нэг ангин гарахад ингээд одоо 1 дугаар бүлэг 2 дугаар бүлэг гээд 3 4 бүлэг орно шүү дээ. Тэгэхэд байна шүү дээ. Энэ 3 энэ миний ярьж байгаа энэ 3 вебтон бол бүр бараг нэг бүлэг дээр батны 2-3 үхэн гэдэг үг ордон шүү бүр. Энэ 3 дээр бол үхэл гэдэг үг бол зүгээр энэ 4 вебтон дээр бол зүгээр арай л их олоод орцсон. Ялан гача дээр бол бүр юу л таавар. Яг зүгээр нэг тоглоом дотор орж байгаа болохоор тэр юу л та арай өөр л дөө. Гэтэ манай гол дүр бас муухай хөлдөө гар шүү бас. Сануулчих. Муухай хөлдөө. Угаас энийг харалтаа муухай хөлдөө гоц тээ. Яг өөрөөхөө ингээд нэг тоглолтог байсан тэгээ нипл юм билүү. Тийшээгээ ингээд очисон чинь ер нь л өөрийг нь үзээ одоо бараг алах гэж бодсон ч гэсэндээ бас гүү ээж таарсан. Үнэн ч юм бэлээ. Бас муу нөхөрчм бас зэн болгож байсан байж ш. Нэг ингээд вебтон онцчих хэвцтэй бол та нар л угаасаа ойлгох чинь дөө энэ нилийн их ягаад ер нь өөрт нь үнэнч байгаа талаар бас ойлгоод авчихна баг 30 юм уу 40 дэх бүлгээс хуулаад ер нь ойлгочих واخа дөө тэрэн дээр ч угаасаа Mobius-тай уулздаг ш санагдчихэв. За нэг гачиг бодол нэг иймэрхүү. Би арай л эрт хаалт ачиж тий нэрээ. Арай л эрт хаалт ачиж. За яах зүгээр. Энэ 4 дундаас бол гача улаан өнгө бол хамаагүй бага шүү. Сануулчих. Энэ дээр бол цэнхэр өнгө төлөвлөгөө зөглөн. Дараагийн бичлэгэн дээр баахан хучаа юу оруулсан заяа. Эднэрийг яг ингээд би энэ веб дуугаа дуусгах чаад би яг батны юу оруулсан заяа. Тэгээд яг төгсгөл хэсэгт нь би та нарт тэг яг ямар утга санаа илэрхийлж байгаа талаар би хийлэн заяа. Угаасаа энэ бичлэгийн төгсгөл дээр гачагийн хувьд бол жинхэнэ утгаараа юу шүү. Зүгээр ингээд тоглоомын ертөнц рүү ингээд яг ороод яг тэр дөрүүдэн жинхнээсээ бодит хэдэн 100-аар үхчих гэж бодоод үзэлтэй амар хэцүү санагдахаар байгаа зү. Мань энэ дөрөв дээр бол дөрүүлэл ер нь бол их хөвчтэй шонцонгоо авах зорилготой байгаа гэж юунод ойлгож болно. Тэгээд тэр өвшөөгөө авахын тулд ингээд замд нь саад болж байгаа хин ихч байсан аална гэдэг юутай. Тийм зорилготой. Ер нь бол нэг тийм дөрөв нөхөр байгаа. Ялангуяа энэ голынх нь. За энэ хүрээд ер нь бол бичлэгээ өндөрлүүлэх ёстой юм байна. 14-15 минутын бүр овоо уртчдаг болж байна бас. За дараагийн бичлэгүүдээр
хятадаар бөмбөгдөн. Мөриймэр та нар юу нь бол бөмбөгдөн гэсэн үг. Бөмбөгдүүлэхдээ сайхан бэлдээд байжээ. Би та нарыг гайхалтайгаар бөмбөгдөж үзүүлнэ. Тэгээ та нар тэ хятад болохоор зэрэг бас нэг тийм дуртай биш байж магадгүй л тий. Яг мөрийн төрөл жанрт болохоор зэрэг нано машин алдартай болохоор зэрэг яг та нар бас нано машиныг бодоод бас зүгээр өнгөрчөөс магадгүй. Яг солонгосчууд хийж байгаа болохоор зэрэг би бас арай өөрөөр бас оруулж болно л доо. Солонгосчуудынхыг л оруулж байгаа л та. Манху бол оруулахгүй. За мэдээж яг амсныхаа дараа ойлголт. Ер нь бол Исакай аним яг ингээд нэг цаг хугацаатай яг байсан бол тий ингээд тэр дуудагдсан нөхдүүдийн тэ ингээд артлын хүмүүс ингээд яах вэ буцаж хурж ирээд яг юу болох вэ гэдгийг ер нь бол яг энэ баатрын эргэрэл гэдэг дээр бол харуулдаг байхгүй. Угаасаа ойлгомжтой өстэй бүхэл бүтэн 2 жилийн турш сургаггүй болцоод хурж ирж яхад 2 жилийн турш сургаггүй боллоо шүү дээ нүн чи. Хүн амтай хайштай араас нь тэгээд мэдээж хэрэг 2 жилийн турш 2-3 жилийн турш олдохгүй байгаа хүний чинь сурагч байгаа хүний чинь мэдээж хэрэг сүүл рүү нөгөө цагдаа нар хайхаа болоод унангууд тэгээ эцгийнхэн тэгээ ойлгомжтой шүү дээ бүр хямран шүү дээ. Тэгээд нөгөө нэг дахин төрсөн ранкер хараалд зүгээр ингээд ээжийнхээ өвчний төлөө зүгээр нэг хогийн юу руу орсон биш зүгээр өөрөө өөртөө гай удаа дуусч идэг нас. Тэгээ нөгөө хан яаж ч араас нь орж шít. За тэгээд дуусаа тэгээд дүүд нь ингээ цаад болсон те нөгөө нэг тэр нөхдүүдийг алж явах завандаа нөгөө нэг баахан хүмүүс ингээ алчж байгаа байхгүй. Уг нь бол гэр бүл ямар чухал вэ гэдэг үг нь бол харуулж байгаа юм л та. Гэтэ бүр арай л олон хаалаад байгаа байхгүй. Үгүй наад чи гимгүү хүнштэй гэмээр бүр зарим хэсгүүд бас зөндөө гарна уу. Тиймээс ер нь энэ гурыг ер нь үзэж байгаа бол ер нь бас цуснд бас юм зүг бол ер нь бас үзээ дими гэж өсөв шүү сануулчих. Дараачих нь энэний бол гол утга санаа гэдэг ахаар юм бол угаасаа байхгүй. Дахин төрсөн ранкер энэ хоёр бол нэг тийм гол утга санаатай идэж бас биш. Энийх нь болохоор зэрэгтэй ингээд үнчинтэй ингээд дээрлгүүлдэг, бүлийдүүлдэг байсан нөхөр ингээд амар хүчтэй болоод тий өөр ертөнцид ямар ч өөр ингээд тий ингээд даалгавар биелүүлдэг ингээд явахаараа зэрэг хэр муухай харгас байж чадах вэ гэдэг харуулдаг байхгүй. Олон дахин ухаарсаад өгцөн хүн бас хэр муухай харгас байж болох вэ гэдэг бас үзүүлдэг. Тэргээр нь бол их алдартай. Энэ хажуу талын дугаараа битээ тоогоорой. Энийг ер нь битээ тоогоорой. Энэ хажуу талынхыг. За тэгээд мэдээж хэрэг ойлгомжтой шүү дээ. Энэ нөхөр угаасаа бүр мохо бүлэгдүүлдэг байсан нөхдүүд нь яаж л тэн юм шиг хамт ороод татчих واخ. За хязгааргүй гачаа. Болоочтой өгшөн юмэр бас нэг зүйл байна. Байгаад байгаа юм. Яагаад вэ гэвэл мань хүн ингэж орчоод ингээд тэ бүхэл юмыг нь мэдж байгаа гэдгийг бас нууж байгаа. Тэгээд амар сул эхлүүлж байгаа байхгүй эхлэхдээ нь амар сул дорогоор эхлүүлж байгаа. Дээрээс нь ингээд тэ тоглоомны ертөнцийн энэ тэр дөрүүд бас амьд байсан бол яах вэ гэдэг бас нэг тийм юмнууд бас харуулж иж бас магадгүй. Тэрнээс энэ дээр бас нэг тийм бас утга санаа гэдэг хар зүйл надад нэг тийм харагддаггүй. Яг үүний хэлэхэд бол би зүгээр тэр тэ Mobius үнэхээр би энэ манай гол дүрийн оронд байсан бол би баг үдээд үнэн шүү баг 3 юм уу 2 хөл бөмбөгийн багтаа бол болцсон л байгаа. Нуулгүй лээ. Үнэн шүү. За ер нь бол ингээд дуусгая. Дараа шиблгээр уучлаа. Ингээд түр баяртай.